За дөнгөж сая нийслэлийн шүүхтэр давзаалтах шалтгаан эрүүгийн шүүх хуралдаанд ороод гарч ирлээ. Тэгээд шүүх давзаалтах гомдлыг хангаж шийдлээ. За өмгөөлөгчийн хувьд бол давзаалтах гомдлыг хангаж байгаа асуудал нь одоо баяр ёслолтой үйл явдал шүү дээ. Хэрэг уншаад төрсөн сэтгэлээсээ за мэрэгжил нөхөдөө хандаж хэлмээр зүйл байна. За мөрдөгч прокурорууд гээд хуулийн байгууллагын ажилтнууд минь ажилдаа хариуцлагатай хандмаар байна, сэтгэлтэй хандмаар байна. За яг сэтгэлгүйч байж болно, гагцгүй хариуцлагатай хандах хэрэгтэй. Үүнээс болоод маш их сөрөг үр дагавар гарч ийн л да. Тухайлбал нэг нөхөр эгчтэр очсон байгаа. Мөнгөний хэрэг байна гэдээ очсон байна. Тэгсэн чи эгч нь за чи манад очиод байж би хонио усалчаад битээр яваад очио. Тэгээд хэдүүлээ яваад айлаас авалгаа авъя гэж хэлдэг байхгүй юу. Тэгээд дүүн гэлтэн очиод мөнгө хэрэгтэй байсан учраас одоо нөхрийнх нь одоо үнэт хэдлийг аваад тэгээ яваад өгсөн. Ийм асуудал гарсан байгаа. Тэгээд цагдаад хандсан. За тэгээ энэ хулгай хэргийг цагдаагийн байгууллага шалгаад иргэдийн орон байранд нэвтэлж хулгай хийсэн гэж хүндрүүлээд эрүүгүйлийн тусгай ангийн 17-гийн одоо 1-ийн 2 гэдэг зүйл ангиар одоо зөвлөжилсөн. За энэ зүйл анги нь бол 8 хүртэлх жилийн хоригдaltaй зүйл анги ба. Нийтэд тусдаа хөдөлмөр эхлэх, за зорчиг эрхийг хязгаарлах зэрэг ямар нэгэн өөр сонголт байхгүй. Энэ залуугийн хувьд гэрт нь очиод дараа нь хулгай хийсэн. Түүнээс биш хулгай хийхин тулд гэрт нь очиагүй байхгүй. Гэтэл энийг нөгөө ялгаж салгаагүй. Хавцлагийг уншаад үзэхээр босон явдлаа ярих гэсэн байна. Тэгэхээр худаг дээр эгчтэйгээ тарсан эгч манад очиод байж тэгээд цаашаа бид нар хамтдаа маланд явъя гэж хэлсэн. Тэгээд орсон чинь хүргэний надаас харамлаад байдаг. Үнэт хэдэл нь байсан. Тэгээд үүнийг нь аваад явчих юм аа гэдэг. Мөрдөн байцагс асуусан бай. Чи яагаад энэ зүйлийг аваад явчихсан бэ гэд. Энэ зүйл надад таалагдаад байдаг гэсэн. Тэгээд үнэ хэлээд авъя гэхээр өгөхгүй байсан. Тийм учраас аваа явцаа л гэж хэлдэг байхгүй. Эндээс үзэхэд орон байранд нь одоо нэвтрүүлж болж хулгай хийгээгүй. Энийг л анзаараагүй байхгүй. За өмгөөлөгчийн хувьдсан энэ асуудлыг олж хараагүй л байгаа байхгүй. Тийм учраас одоо шүүхтэр ирээд нөгөө 8 хүртэлх жилийн хоригдaltaй зүйлээр зүүшлэгдээд өндөр ял одоо авсан байдаг. Энэ ялгааг л олж хараагүй. За энэ дээр л би одоо мөрдөгч прокурорыг за цаашлах юм бол өмгөөлөгчийг би одоо ажилдаа хариуцлага хандлага гэж хэлж байгаа. Энийг одоо шалгах тогтооход амархан штэ. Эгчийг нь дуудаал гэрчээр асуувал чи дүүдийн үг хэлсэн байл гэж. Хэрвээ чи манай гэрт очиод байж тэгээ цаашаа хамтдаа явъя гэж эгч нь одоо хэлхийл юм бол энэ 17-гийн 1 буюу бусдын хэдүүлэнгийг хулгайлах. Эгч нь худагдаад хараад тэгээд манад очиод манай нөхрийн зүйлийг аваа явцсан байлаа гэж хэлчих юм бол иргэдийн орон байранд нэвтэж хулгай хийсэн гэдгээр 17-гийн 2-ыг зүүлшигдэх байхгүй. Тэгээ энийг л одоо би хэлээд байгаа юм л да. Зүүлчлэг солиход ямар асуудал үүсэж байгаа юм хэрэг 17-гийн 2 чинь торгох за тэгээ золчгор эрхийг хязгаарлах тусдаа хөдөлмөр хийх зэрэг ямар нэгэн сонголтгүй байхгүй. Тэгвэл 17-гийн 1 усноор нэгдүгürt нийтэд тусдаа хөдөлмөр хийх золчих эрхийг хязгаарлах за 5 хүртэл жил 20 гэж байгаа байхгүй. 5 жил, 4 жил, 3 жил, 2 жил, 1 жил, 3 сар ч байж болно шүү дээ. 20 хал байсан чинь түүнийг тэнцэж болох байхгүй юу? Ийм л ялгаатай. Ийм учраас мөрдөгч минь хэргийг мөрдөгтөө маш анхааралтай хандмаар байна. За прокурорууд минь хэргийг уншихдаа зөвлөлттэй бол анхааралтай хандмаар байна. Тэгвэл энэ гэмбуруутай бусдын зүйлийг л хулгайсан. Хулгайч нөхөр гэдгээр одоо буруутгаж за өндөр ялагч за ингэснээр одоо тэр хүний өөрийнх нь амьдрал за ар ярихын амьдрал за ах トゥ хамаатан садан хүүхч жоохт гэл бүхэл зүйлсүүд одоо өөрчлөлт орж байгаа байхгүй юу? Ер нь бол хулгайн гэмтгийн гаралт их байгаа шалтгаан чинь дан ганц өөрөөс нь бас хамаарахгүй за иргэдэд орлогогүй цалингүй байлгаж байгаа төр зэхээс эхлүүлээд одоо олон шалтгаан нөхцөл бол байгаа шүү дээ.